Дараагийн мэдээг танилцуулъя. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын үндэсний аваардын цэргүүдийн эсрэг халдлага үйл ажиллагаа болсон. За үүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаатчилтай холбоотой асуудал, за зарим орон нутгтай холбоотой асуудалтай нэлээд хатуу чанга ийм бодлого баримтлах болсон байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газар мегмар гарагт мэдэгдэхдээ Африк, Аз, ойрхон орнын 19 орны цагаачлалын бүх өргөдлийг боловсруулахаа төр зогсоосон гэсэн мэдээллийг өгч байна. За энэ бол өнгөрсөн 7 хоногт болсон халдлагатай холбоотой. Өнгөрсөн 7 хоногийн халдлагт буруутай этгээдийг баривчилсан байгаа. За энэ бол Афганистан улсын иргэнийг шижигтнээр баривчилж авсан байгаа. За үүнээс болоод энэхүү Афганистан зэрэг орнуудын чиглэсэн цагаачлал болон визийн бодлогоо чангатах ийм шаардлагатай болсон байна. За шинэ бодлогын нөлөөлөлд өртөх орнуудын бүх өргөдөл гаргагч иж бүрэн шалгалтанд хамрагдах ёстой болон засаг захиргаа цагаачлалын өргөдлийг боловсруулах үйл явцыг төр зогсоох нь хэр удаа хугацаанд үргэлжлэх эсвэл үүндээ зарим нэгэн улсуудыг нэмж оруулах хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Албаны хүмүүсийн мэдээсээр энэхүү өөрчлөлт хийхдээ цагаачлалын систем үнэн зөв байдлыг хангах, аюулгүй байдлын цорхоогоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор энэ алхмыг хийж байгаа. За энэ алхмын хүрээнд хяналт шалгалт үргэлжилж явах хооронд олон мянган хүний эрх зүйн тодорхойгүй байдалд орох магадaltaй гэсэн ийм бас шүүмжлэх талуудаас анхааруулж байгаа. Жагсаалтад орсон хэд хэдэн улс бол аль хэдийн хэсэгчлэн хоригдол өртсөн байсан орнууд байсан юм байна. За хамгийн хатуу чанга хязгаарлалтай байгаа орнуудын тоонд Афганистан, Бирм, Чад, Конго, Эквадорын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Лив, Сомали, Судан, Йемен зэрэг орнууд орж байгаа юм байна. За хязгаарлагдмал байдлаас үл хамаарахыг тооцвол эдгээр улсын иргэд бүх төрлийн визийг олохыг нь түтгэлзүүлсэн байгаа юм байна. За жагсаалтанд багтсан бусад улсууд болох Бурунди, Куб, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменстан, Венесуэл зэрэг улсад хэсэгчлэн хязгаарлалт тавьсан байгаа. За одоогийн байдлаар энэхүү улсуудын зүгээс бас өндөржүүлсэн ийм хяналт шалгалтанд хамрагдах шаардлагатай болсон. За шинэ бодлого нь хүлээгдэж буй өргөдлүүдийг хүлээн авахыг төр зогсоож нөлөөлөлд өртсөн орнуудын бүх кейсийг иж бүрнээр нь дахин хянж үзхийг шаардаж байгаа ийм бодлого болж байна. За үүнд бол шинээр ярьцлага товлох, за аюулгүй байдлын үнэлгээ хийх зэрэг багтаж магадгүй гэж ажиглагчид харж байна. За 1-р сард албан тушаалдаа иргэн орсноос хойш Дональд Трампын хувьд цагаачлалтай холбоотой асуудал дээр нэлээд хатуу бодлогыг баримтлсан. За ялангуяа цагаачлалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад нэн тэргуунд анхаарлаа тавьж байгаа. За холбооны цэргүүдийг Америкийн нэгдсэн улсын томоохон хот мужуудад байршуулах явдлыг өргөн царат хүрээтэй явуулж байна. За мөн Америк болон Мексикийн хил дээр оргинол хүсэх боломжийг хязгаарлалт зэрэгээр цагаачлалын асуудалд хатуу хандсан. За мөн албатан гаргах асуудал бол Дональд Трампын засаг захиргааны цагаачлалын бодлогын гол хэрэгсэл болж байгаа. За тийм учраас Дональд Трамп хэлж байгаа үгэндээ өгч байгаа гол мессеж нь албатан гаргана гэсэн асуудал дээр анхаарал хандуулж байгаа. За мөн хууль ёсны цагаачлал өнөө хүртэл харьцангуй бага анхаарал татаж байсан энэ асуудалтай холбогдуулан бас олон нийтийн анхаарлын төвд орсон. За үүнтэй холбоотойгоор засаг захиргаа энэхүү бодлогоо илүү чангатгаж байна. За үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын эрх баригчид Миннесота мужид Америкийн цагаачлал гайлын хэрэг хяналтын алба буюу ICE-ийн төвлөрсөн үйл ажиллагааг явуулахаар болсон байна. За энэ ажиллагаанд голчлон тус улсад хууль бусаар амьдарч байгаа Сомалигийн цагаач иргэд рүү төвлөрч байгаа. За төлөвлөгөөтэй танилцсан нэгэн албаны хүний Associated Press агентлагт хэлснээр ICE буюу энэ цагаачлалтай холбоотой албаныхан групп байдлаар ойрын өдрүүдэд ажиллагаагаа эхэлж магадгүй юм байна. За Minneapolis, Saint Paul орчмын албатан гаргах үйл ажиллагааг явуулна. За ингэхдээ энэ орчин байгаа хүмүүст гол анхаарлаа хандуулна гэж мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ цагаачлалын асуудлуудыг ярьж байгаа. За үүндээ Сомали улсыг онцлон ярьж байна. За мөн Сомали улсын иргэдийг хамгийн болж бүтэхгүй улсууд гэж өөрөө цоллож байгаа. За ийм хүмүүсийг өөрийнхөө орн нь сүнсэн. За энэ улсуудыг өөрийн орондоо авах сонирхолгүй байгаа гэдгийг мэдгдсэн. За тэднийг аль болох албатан гаргана. Ийм нөхцөл байдлыг цэвэрлэнэ гэж мэдэгдэж байгаа. За түүний мэдэгдэж байгаагаар Америкийн нэгдсэн улс эргэлтийн чухал цэгтэй байгаа. За хэрвээ одоо л зөв алхам хийхгүй бол цаашаа Америкийн нэгдсэн улс Сомали нэгэн адил буруу зүг рүүгээ явах магадaltaй гэж үзэж байгаа учраас ийхүү хатуу бодлогыг баримтлан тэр дундаа Сомали улсын иргэдийг үүндээ гол анхаарал хандуулан чиглүүлж дайрсан ийм дайралтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хийсэн хэвээр байна.